За сонирхолтой мэдээ радиогоор явж байна. Тэгээд тэрийг бас сонирн болгоод ярьчих. Энэ коронавигийн үед Германд яг тэр үеэр болохоор нөгөө Ангела Меркелийн нам CDU юу яжсэн засаг барьж ирсэн. Тэгээд тэр үед эрүүл мэндийн сайд нь болохоор CDU-гийн залуу нэлээд амбицтай улс төрч Йенс Шпан гэдэг нөхөр байсан. Тэгээд тэр Йенс Шпан гэдэг нөхөр яг коронавигийн үед болохоор юу яасан бэ? Маш их хэмжээгээр маск худалдаж авсан. Тэгээд тэр маскыг бол тухайн үед яг маск олдохгүй, маск ч өөрөө ховрын бороо байлаа. Тэгээд маск маш их хэмжээгээр худалдаж авсан. Тэгээд тэр худалдаж авсан одоо юу гэхээр 2.3 миллиард еврогоор худалдаа авалт хийсэн байна гэдэг. Яг тэрнэт нь болохоор маск явж байна. Тэгээд тэр зөвхөн худалдаа авалт байна, логистик байна. Бүгдийг нь яг өгөхлөөр тэр өөрийн хамаарал бүхий компаниараа хийлгсэн болгоно одоо ингээд тогтоогдоод. Тэгээ яг тэрийгээ болохоор өөрөө манай хамаарал бүхий компани биш байсан гэдэг тэгж байгаа. Гэхдээ тэр хамааралтай байсан гэдэг нь өөрөө бол яг өгөхлөөр одоо яг л Монголтой адилхан юмас тойргоо сонгогдсон ийм улс төрч. Тэгээд энэ тойргийнхоо логистик компаниг болохоор тэр маскны одоо ерөөсө Германд тараах энд болохоор хүнтэйгээр явуулжсэн байгаа юм. Тэгээд их хэмжээний маск худалдаж авсан. Тэгээд энэ бүх үйлдэл нь 2.3 миллиард евроны худалдаа авалт хийсэн байна. Энийг болохоор яг хөөхлөр одоо коронавигийн дараа шинэ нам SPD гэдэг нам гарч ирээд Шолцын нам гарч ирэнгүүтээ энэ коронавигийн үеэр явжсэн одоо худалдан авалт эднэрийг болохоор хянахаар тийм тусгай зөвлөгөө гаргаад тэгээд энэ явжсэн бүх худалдан авалтуудыг яаж хийсэн бэ гэдэг хөөхлөр хянуулсан. Тэгээд энэ хянуулаад сая тэр хянсан одоо тайлан одоо бүрэн олон нийтэд дэлгэжээ. 107 хуудастай тайлан гарч байгаа гэж яригдж байна. Гэхдээ бүх тайлангуудынхаа бүх одоо ямар байсан бэ гэдэг талаар дэлгэрэнгүй бол мэдээлэл байхгүй. Яг тэн дээр болохоор худалдаа авалтын нийт дүн болохоор 2.3 миллиард евро. Тэгээд дээрэс нь ийм одоо өөрийн нөлөө бүхий компаниар тэрний сервисээ хийлгсэн байна. Мөн юугаар экспертүүдийнхаа өгжсэн тэр нэг зөвлөгөөнүүдийг ерөөсөө юу байгаагүй одоо шийдвэр гаргахтаа нэг хайхраагүй тэрийг ерөөсөө дандаа зөвхөн өөрийн ганц сайдын шийдвэрээр юм маш их хэмжээний худалдаа авалт хийгдсэн байна гэдэг нь одоо тогтоогдоод тэгээд энэ хүний талаар нэлээд скандал болж байгаа. Тэгээд тэр SPD-гийн яг одоогор бол энэ Йенс Шпан гэдэг нь болохоор энэ CDU-гийнхаа ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа. Тэгээд шинэ засгийн одоо хэрэглэх эрхлэх газрынхаа дараагаар ингэж байж байгаа нөхөр нэлээд том улс төрийн карьертай. Ер нь бол залуу одоо SPD, CDU гэдэг номынхаа ер нь том лидерүүдийн тооцогддог ийм нөхөр байгаа даа. Тэгээд энэний талаар ингээд скандал гарч ирээд явж байна. Тэгээ яг хэрэг хуучирдаггүй гэж одоо бас үн юм. Тэгээд хичнээн одоо корона дуусаад ингэсэн ч гэсэн яг одоо энэ нам өөрөө засаг барьж байгаа ч гэсэн яг гэхээр энэ одоо хэрэг нь гараад тэгээд олон нийтэд тавигдсан. За ер нь бол одоо ингэж яригдж байгаа тохиолдолд бол одоо унах нь баг халамжтай болох бах. Тэгээд ийм байна. Тэгээд яг зөвхөн Монголтой харьцангуйгаар бодоод үзэхлээр бас Монгол бол одоо зөвхөн маск биш бас инээдэнтэй хийжсэн те. Очсон хүмүүсийг карантинлал бүгдийг нь яг хөөхлөр өөрсдийнхөө хамаарлын зочд худалдаа байлгаж тэнд байлгадаг. Тэгээд юу гэдэг одоо эрүүл мэндийн багц гээл бас маш их худалдаа авалтууд маск байна. Ийм тарианы багцууд гэл ингээл ерөөсөн маш их нуглаа өмсчихсэн. Монгол бол одоо яг хөөхлөр энийг бол цэвэр бизнесийн зорилгоор маш их хүмүүс ашигласан. Одоо тухайн үед
байсан эрүүл мэндийн сайд байна. Тэгээд тэрний доор ажиллаж байсан хүмүүс ер нь бол маш их мөнгөс ойлгомжтой байгаа. Гэхдээ Монголд яг энэ хэрэгүүд нь хэрэг болгож одоо ингэж ардаас нь бас явж тэгээд ер нь олон нийтэд ингэж ил болохгүй байна тий. Тэгээд тэр нь энэ ялгаан л юм да. Тэгээд яг одоо бол одоо нэгэнд ингээд Германд олон нийтэд ил болчихж байгаа тохиолдолд энэ хүний одоо улс төрийн карьер нь дуусах нь баг ойлгомжтой. Тий. Тэгээд дараа нь баг одоо ингээд хэрэг төвөгт оролцолтод ингээд албасаар ингээд явах үз. Тий. Зөвхөн яг коронавигийн үед өөр тохиолдсон гэх юм. Яг тухайд би юуны Оросын КамАЗ гэдэг ачааны машин байдаг. Тэр ачааны машины яг одоо явах хэдангууд моторын удирдлагын хэсэг дээрээс нь хороп гэдэг байгаа. Тэгэл ер нь бүгдийг нь удирддаг яг төв удирдлагын систем гэж байдаг. Тэр удирдлагын системийн төслийн одоо програмын төслийн удирдагчаар ажиллаж байсан. Тэгээд бас safety PSM гэдэг проект safety manager гэдэг ажиллаж байсан. Тэгээд тухайд яг хөглөр нэг Орос руу явах бүх юмнууд чинь хориотой болцсон. Бид нар нэг машина тест нь болдог. Тэр КамАЗ машиныг Оросд очиж тест нь болох хэрэгтэй байсан чинь тэр юмнууд нь бүгдээр хаагдаад одоо гадаад руу явах томилтуудыг бүгдийг хаацсан байна. Тэгээд тэр үед яг хөглөр Оросод хоёр ачааны машин Герман руу явуулаад тэгээд тэр Герман руу явсан машиныг бид нар энэ ч хүлээж авчаад ондоо нэг компанид нийлж одоо шалгаж яасан тестэлж яасан програмуудыг янзлаа. Тэгээд нөгөө инженерүүд ерөөсөө маш олон хүмүүсийн нөгөө томилтуудыг туслагдсан байсан учраас би өөрөө одоо төслийн удирдагч. Уг нь бол яг өөрөө машин тест нь болох албагүй л дээ. Гэхдээ тухайн үед яг хөглөр зөвхөн одоо 2-3 хүнд зөвшөөрлөг өгдөөд тэгээд би нэг тэр машиныг аваад яг тухайн үед ч одоо баг Германд машин явахгүй болцсон. Тийм 20-т үеэс үед машин тест нь болоод явж байлаа. Тэгээд бас их сонир үе байсан тий. Тэгээ яг энэ сонир үед маш их хэмжээний нугаа үүсчихсэн байна. Тэгээд нэг сонир санагдлаа. Тэгээ Монгол бол одоо тэгтээ хэрэг хуучирдгүй бодохгүй тэгээд бас шудраг хүмүүс нь гарч ирээд тухайн үед нуглаа үүсгээд маш их хэмжээний мөнгө хоригдуулсан татварын мөнгийг идэж уусан хүмүүс илрээд бас зохисныхаа шийдвэрлийг одоо хүлээх баха гэж бодож байна да.